Hi. Hello. Мужга мод подкастын 95 дахь дугаар эхэлж байна. Шавар юу ч болоогүй юм шиг. Ямар ч гэсэн 100 хүргэн шүү те. Баялаа. Уучлаарай ингэж. Юу ч болсон 100 бол хүргэнэ. Гэтэ хүмүүс ер нь анзаарчлаа гахтай ингэж юу яаж амжихгүй байгаа гэрээсөө. Идэвхтэй хийж чадахгүй байгааг. Гэтэ сүүлийн үед бас story time ороод байгаа болохоор дэжгүүлэх шиг байна. Баяртайлах шиг байна сонсогч нар маань. Single Inferno дууслаа те. Өчигдөр Тэглээ. Танд ихтэй ямар байсан? нэг гоё байсангүй. Би бас тэр нэг Bridgerton-ыг үздэг байхгүй. Тэнгүүт эхний 4 анги нь ороод дахиад сар хүлээх болсон. Тэгээ тэрийг хүлээгээл шил тийм санагдал гэж. Сард 4 анги орт юм уу? Үгүй одоо 4 анги нь орцсон заяо. Дахиад сүүлийн 4 нь дахиад сарын дараа орно. Oh my god. Нэг ядаргаатай. Тэгээ тэр 4-ийг баг дахиж тавтаж хайлт үзэж үзье. Бүр ямар ч үзэх юм байхгүй. Өөр юу үзэж байна? Солонгосын нөгөө юг үзсэн. Нөгөө X-тэй шоу биш үү? Exchange. Тэрний season 4-ийг үзсэн. Яг үзэл 20 анги хүртэл нь дуусаад тэгээл яг 21-т нь орж тараад хамгийн сүүлийн нөгөө нэг шинэ хүн сонгох уу, X сонгох уу гэд. Тэгэл яг таарсан. Хамгийн сүүлдгээр нь Jenny орж зочин оролцогч орно. Панелистаа Зөө. бас дэжгүй сонирхолтой байсан. Би тэрийг хамгийн ихний үлрэлийн л үзчихсэн. Тэгээд үзээгүй. Тэр ихтэй амар урталтай бараг 1 анги нь бараг 2 цаг анги. Тэгтээ анги амар оруулчтай манайтраа. Харин тийм Single Inferno-гоос илүү бараг сонирхолтой байдаг те. Арай илүү драматай. Тийм амар сонирхолтой. Emotional энэ төр байдаг те. Тэгээ нөгөө нэг камернуудыг ингээд энэ тэнд тавьсан болохоор нөгөө нэг хүмүүс нь камер байхгүй юм шиг мартцсан байгаа шүү дээ нэг гэрт байхдаа. Тэгээд яг ингээд реакшнууд нь харагдал. Гэтэ энэ дөрөвдөр нь нөгөө нэг хин нь X нь вэ хин нь хос нь вэ гэдгийг амар хурдан ингээд зарлаа явцсан. Тэгээ нэг сонирхолтой аим нь за спойлер ч юм лөө. Нэг охины 2X нь орсон. Тий, тэрэн дээр хүмүүс шууд шоконд ороод. Oh my god. Ерөөсө хэлэхгүй явж байгаа дунд нь яг нэг охины 2X гэдэг. Хүнийх нь тоо Тэр нь амар сонирхолтой. хүсийнх нь тоо тэнцүү биш юм уу те? Биш. Яг нэг залуу илүү байгаад захгүй. Тэг хүмүүс ойлгохгүй. Нэг охин ирнэ гэж бодоод тэгсэн чи 2X. Тэд нар хоёр нь хоёулаа зөвшөөрсөн лээсэн юм л дээ. Ер нь гурлаа зөвшөөрсөн. Тэг яг ингээд харахаар тэр охин аль X-тэй илүү сайн бэ гэдг нь амар ойлгомжтой харагдаж марагддаг. Нөгөө X-тэйгээ уулзахаар амар үйлж мөлэл. Тэнгүүтээ нөгөө нэг сайн биштэйгээ уулзахаар ингээд нөгөөтг нь үйлэл. Нөгөө охин нь ерөөсөө үйлж мөлөхгүй. Эм шал өөр маш сонирхолтойсан. Үзүүл. За. Би ойрд нэг юм үзэж чадахгүй нөө. Кино минь үзэх хэрэгтэй нэг K-drama өмнө нь ингээл амар үздэгсэн чи одоо ерөөсөж чадахгүй. Их сонио удаан санагдав. Нэг ангийг ингэж 3 хувааж үзэж мүзээд заяа. Ингээл үзэж байгаа л өөр юм их гэл эсвэл ингээ ундах гад би амар сайн унтдаг болсон нэрээ. Вау, сайн биш. 7 хоногт нэг ганц 2 өдөр л жоохон оройтож моройтоод байгаа. Бусдаар л ингээ хэвтэнгүүтээ унтаж мунтаад нойроо засцаг ер нь айгуу гоё. Nice. Тэгээд үзэж чадахгүй. Орой болохоор өдөр л угаасаа шал худлаа хизээж үзэхгүй. Би ч сайхан унтаж байгаа. Унтаал. Идэл. Би гоё авсан ш тарах уу? За. Инфлюенсерийн карьер хийлээ гэдэг. Арай хоосноо. Тэнгүүд шууд Вау. камер насан. Тэг ингээд ингэж мэгхээр ингээд дагаад явж маа. Ахаа наач амар гоё. Motion юу юм. Тэг царайг чи ингэж таньж логлонгуудаа ингээд даагаж хөдөлж мэдлэн ингээд бодтоо зүгээр ингээд орхин гоо. Тэгээд амар хөдөлгөөнтэй байсан ч гэсэн ингээд ерөөсөө камер нэхгүй байгааз. Амар гоё мөлий. Өчигдөр SD карт авсан. Одоо юугаач бичих ямар ч байсан авсан гэж. Карьер эхлүүлэх гэдэг. Өмнө нь наач нэг хэдхэн жилийн өмнө зүгээр юм утасны селфи стик шиг заяа. Тэгсээр нэг ингээд юм дөргиж моргиодгүй ингээд хөдлөгдгүү тийм зүгээр юм гар идэг гэсэн аахгүй өөр дээрээ камергүй утсаа холбодог. Тэг ингээд амар хүнд заяа. Тэгэл яг нэг хоёулаа хамт ажилладаг байхад би ингээд маркетингийнхантай ингээд амар бичлэг хийгээл зураг мураг аваад явдаг гэсэн шүү дээ.
Тэгэл ингээ барьж мэрэнгүүд амар хүнд заяа ингээд хөдөлгөөнгүй ингээ барьчингууд бүр ингээ гарч илээд өгдөж хүнддэг. Тэгсэн чи одоо наа чи амар хөөрхөн хөнгөн гойлцсон байгааз. Тийм тэнгууд бүр сүүл рүүгээ шинжлэхтэй камер тавьсан юм тий. Тийм. Тэн дээр дэлгэцтэй ч ах шиг тэгснэ өөрийгөө хардаг. Аха. Гоё л хэлээ. Тэгчээл бичгээс яа. Би нэг ном уншлаа. За. Одоо хоёулаа ингээд 2 жил энэ ч бараг 3 жил подкаст хийгээд хүмүүсийн бэлгийн амьдралын те одоо юм сексийн түүхүүдээс зөндөө юмнууд ингээд мэдэж аваал те. Дандаа ингээд практикаас суралцаадсэн байна шүү дээ. Тэг би ингээд ном уншиж үзсэн чи бас сонирхол хэдэв. За. Ямар нэртэй? Тантрын бэлгийн харилцааны нууц гэдэг нэртэй ном заяа. Йоо. Тантр. Нэр нь шууд ойлгомжтой байгаа зү. Бинээсээ ер нь бол салж малах юм шүү. Тийм үү? Тийм. Оюун ухаанаараа чакра гэд яриад идэв шүү дээ. Им 7 чакра хүрдний энерги гэх тиймэрхүү юм яриад идэв шүү дээ. Ер нь бол тэрнтэй холбоотой. Тэгээд одоо би бол тэрийг ингээ хүмүүс унших хэрэгтэй мэн гэж бодсон заяа. Одоо нийтлэгээрээ юу гэдэг юм бид нар ингээл сексийг зүгээр л нэг төрлийн 100 цэнгэлч юм шиг эсвэл зүгээр л нэг юм байдаг л юм шиг те нэг хэсэг нь тэгж хүлээж авдаг бол нөгөө хэсэг нь болохоор амар юм өөртөө итгэлгүй идэх ч юм уу айдаг ч юм уу хичнээн ингээд өөр юм хийж үзмээр байгаа юм их байдаг юм дур хүслэн байдаг ч гэсэн чаддгүй ч юм уу те ингээл янз бүрийн л асуудлууд байдаг шүү дээ ер нь хүмүүсийн секси амьдралд нь түүхүүд дээр харж ахт ч гэсэн тэнгүү тэрэнд хэрэгтэй юмнуудыг ер нь амар их задлаа бичсэн. Тэгээ бүр юм позишнуудыг хүртэл ингээд бодит хүмүүсийн юм зураг моргтой нэтер оруулсан. Зурагтай ном заяа бүр. Тэгээ эрэгтэй хүн ч уншсан, эмэгтэй хүн ч уншсан амар хэрэгтэй. Тэгээ ингээд секси юмд биеэ яаж бэлтгэх ёстой, сэтгэл зүгээ яаж бэлтгэх юм, хамтрагчдаа ер нь яаж хандвал зүгээр юм, хоорондоо одоо ямар юм холбоо connection үүсгэх ёстой гэдэг ингээд бүх юм байгаа заяа. Тэгээ дээрэс нь одоо ингээд Киглийн дасгал болохоор тийм одоо йогийн байрлалууд хүртэл байгаа заяа. За. Тэгэл ер нь бол ингээд сексиг жоох юм энергийн төвшөнд ийм гоё ариун нандин тийм хоорондын энергийн солилцоо гэдэг утгаар нь тийм арай дараагийн төвшөнд хийгээч. Зүгээр нэг юм бие махбодын хэрэгцээ зүгээр л ингээд хийгээл хин нэг нь дур тавьчвал болчлоо гэсэн үг биш. Дур тавих нь ерөөсөө юм гол зорилго нь биш. Тэр процессын дунд та хоёр ингэж хоорондоо нэгийг инхрийлж хайрлж тэр дундаасаа гоё мэдрэмж таашаал авах нь чухал гэдэг ер нь тийм мессежтэй ном юм билээ. Сонирн байгааз. Тийм ээ. Бас юм сексийн тухай ном уншаад байж юм. Тэгэд одоо ингэ бодохоор яг эмэгтэй хүн зориулсан юм шиг мөртлөө бас эрэгтэй хүн ч гэсэн уншиж болох юм байна тий. Аль нь уншихаар. Насны ч гэсэн нэг тийм амар заавал тэдэн насныхан уншин гэсэн ч юм байхгүй. Тэгээ одоо ингэ нэгэндээ хичнээн их хайр дээрнээ сексэнд хаардгүй болдгоо хүмүүс амар их хэдэж штэ. Секстэй амар сэтгэл хангалуун биш. Тэгээл эрэхтэн төрүүлж тавьчаал тэгээл хайчдаг ч юм уу. Тэгээ тэрийг ярилцах гэхээр нэг жоохон ичимхий бүрэг те. Ярилцаж чаддгүй тэгсэрний ингээ гоё байлгамаар байгаа л гэдэг аль аль нь тийм байх юм бол хоёулаа зүгээр энэ номыг уншчих хэрэгтэй мэн л гэж би бодсон. Тэгээл яг ингээ маш амар юм биш. Ааха. Одоо ингээл нэг худлаа дүүр хэсгэж мэсгдэг ч юм уу те. Яг үнэндээ нэг амар гоё биш байгаа ч гэсэн ингээл гоё байгаа юм шиг худлаа дүүрсгээл зүгээр перформанс хийгээд идэв штэ. Тэгэл яг юм секс бол тийм үзүүлбэр ерөөсөө биш ээ. Яг юм гүн гүнзгий юм утга учиртай зүйлээ гэдэг талаас нь бичсэн юм билээ. Ер нь бол яг л амар энийг яг уншаасаа л гэж утсан би хүмүүсийг. Nice. Хоёул ер нь сүүлийн үед түүхүүд дээр ч гэсэн яг нэг түүх бичиж байгаа хүмүүсийн хандлага нэг тиймэрхүү байгаа гэсэн штэ. Ер нь тэгэл хийцэн. Тэгэл тгийгээд харна тэгцэн гэж мэгэл нэг юм юуч биш юм шиг байдаг болцсон шүү дээ. За яах вэ гээл тий. Тийм. Ял тийм дуртай байгаагүй. Хүмүүст уншуулмаар санагцсан бүгдэнд нь. Яг монгол нэр нь тантрын секс лөө. Тантрын бэлгийн харилцааны нууц. Тэгээд ад сур энэ ном интернет байгаа юм билээ. Би доор юуныхын линкийг оруулчихсан. Инстаграмынхын захиалга. Тэгээ нэг 50,000 лөө 49,000 лөө тиймэрхүү л үнэмүнтэй. Тэгээ ер нь заавал унших хэрэгтэй ном байлээ шүү. Бүгдээрээ уншаарай. Тэгэл яг нэг юм порн дээрээс, кинон дээрээс харсан юмнууд энэ яг тийм юмар тархиа угаалгах юм бид нар ийм байх ёстой мэн гэд нэг юм. Тийм шүү тий.
ийм хуурамч ойлголт бий болгоцсон тархин дотроо. Тэгэл яг тэрийгэ гарах гал хичээгээд идэг. Гэхдээ энэ чинь яг ийм дотроосоо жинхнээсээ гарч ах хэрэгтэй юм байгаа байхгүй юу? Тэгхгүйгээр бид нэр ангил дандаа жүжиглээл идэм юм л да. Хуурамчаар. Яг жинхнээсээ бүр ингээд сүнс яг бинээс гарч аваад яах ч бас гоё шүү. Тэрийг бас тайлбарлсан мөлий. Экстаси гэдэг. Тийм, тэгэж нэрлэдэг юм. Экстаси гэж нэрлэдэг юм байна. Аха. Тэгээ ингээд яг сүнс бусаж орж ирж байгаа. Өөрийгөө ингээд толгой дотроо ингээд амар их юм бодоол төвлөрч яг тэндээ ингээд оршдгүй мэн л та. Тэгэнгүүт экстаси гэдэг нь болохоор өөрөө ингээд 3 дахь чинь юм шиг ингэж биеэсээ гараад би сүнс хоёр нь юм тусдаа, би сэтгэл хоёр нь юм тусдаа байгаагаар мэдрэгч билүү нэг тиймэрхүү утгатай юм билээ. X яг тэр хар тамхи хэрэгэлсэн юм шиг мэдрэмж авах юм ба штэ. Жигнэсээ X хэрэглэн гэсэн үг биш шүү. Тийм шүү. Тэгэл амар хөөрхөн тавилт одоо дур тавилтаа удаашруулахын тулд булчингуудаа яаж ажилуулах яах мах гэл тийм эрэгтэйчүүдэд зориулсан бас юмнууд байлээ. Эрэгтэй кеглийн дасгалыг зааж маацсан. Тэгсэн ингээ эрэгтэй эмэгтэй бэлэг эрэгтнүүдийг бас ингээд зурагтай нь ингээд тайлбарлаад нэршил мэршилтийг бичиж мичсэн заяа. Ер нь юм амар дэлгэрэнгүй. Ер нь л яг ийм шашны утга агуулгатай юмнууд бас байх нь байлээ. Ийм шашнуудын үүднээс тайлбарлаж мэлбэрсэн юмнууд. Тэгтээ яг ийм бодтой гэх юм амар хөрсөн дээр бууцсан. Нэрээ тийм шүү дээ гэл уншаал хаар юм бэлээ. Ер нь нэг уншчихад бол их айтайхан юм байна. Тэ? Тийм. Үнцэг өөрчлөлттэй. Надад яг хамгийн түрүүнд бодогдсон юм л яг ингээ ярьж чаддгүй хэрнээс X-н асуудалтайгаа асуудвал яг ингээ уншчих юм бол уучраа олчих юм байна л гэж бодсон. Nice. Тэгэл оршил моршлоо яаж хийх үү гэдэг юм. Чи эцэг нь хаана байд юм бэ гэл тэгээд идэв шүү хүмүүс. Тэр чинь ингээ амар ойлгомжтой зургаар тайлбарлаж өгөөд тийм оршил гэдэг нь юм секси уртл массаж жилөө нэг тиймэрхүү үг мөг бичсэн. Тэгээ ингээд яг юм зургаар ингээ тайлбарлаж. Тийм ер нь нэг юм хизэж олддгүй юм олох гэж хичээдэг юм биш үсттэй. Тэр чи яг л жигнэсэл саяны хэлдэг шиг массаж л гэсэн үг үсттэй. Тэ яг тэр зэн дээр нь дараад л байх хэрэгтэй гэж. Тэгэнгүүт нөө нэг амар тийм үлгэр том шиг тий. Чи цэг олдохгүй гэж юм гээл. За. Сонирхолтой юм аа. Ааха. Би нэг Toxic Parents гэдэг ном уншаад нэг ихэлсэн. Гэхдээ ер нь toxic эцэг ихтэй ч байсан, эцэг ихгүй ч байсан ер нь уншчихад айгуу сонирхолтой юм билээ. Тийм сэтгэл зүйчийн өнцгөөс бичсэн. Өөр дээр нь ирж байгаа хүмүүс дээр кейс дээр бичсэн байлээ. Тэгээ ингээд өөрийнх нь бодол нь ингээд орцсон. Одоо жишээлбэл нэг хүн ингээд эцэг ихээсээ болж ийм драма авсан гэдгээ ярьж байгаа мөртлөө ингээд нөгөө эцэг их амар өмөрөд байгаа байхгүй ерөөсө буруудахгүй. Тэгсэн болохоор л намайг бодоол тэгсэн юм гэсэн ингээд тэнгууд нөгөө нэг терапевт нь за би яаж тойроо айтайхнаар ингээд ойлгуулах вэ энэ гэдэл дотроо бодож байгаа. Тиймэрхүү ингээ кейснүүд нь. Тэгээ зарим нь уншихаар бас арай л амар хэцүү юм билээ. Амар нөө буруутгаж муруутгацсан. Гэхдээ яг ийм амар basic кейсүүд заяа. Одоо жишээлбэл ингээд хүүхэд нь хүнтэй сууж муугаад гэрээсээ явахаар нөгөө зарим ээж нар ч юм уу ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй нөө хэрэггүй хүн болох байгаа юм шиг. Тэгэнгүүтээ ингээд нөө амар хүүхэдтэй ингээд өөрийг нь орхиж явлаа гэж одоо буруу өгдөг ч юм уу те нэг тийм жоох манипуляц хийж мэгэл тэр нь арай жоох ингээ хүнд кейс мэстэй. Ер нь жоох бас сонирхолтой мөлий унших юм бол гэхдээ би арай дуусгаагүй л хэл та. Нэр нь бол амар аз Toxic Parents. Монголоос явхаас өмнө нэг авсан. Тийш нөдөл нэг амар их ном авсан юм үсттэй. Үгүй сая явах та. Нөдлөө ирэхэд бас амар мангар олон ном авсан шүү дээ. Баахан бизнесийн ном авсан. Тэд нар тэгээ дуусаагүй. Дуусгаачгүй. Өөр ч нэг юм уншихгүй юм дөө. Нууц тавчаа уншиж байгаа. Гэхдээ өмнө нь би нэг удаа уншиж исэн. Тэг ингээд юм ерөнхий зүгээр багцаалдаг л болохоос ингээд том болцоо өнө уншихаараас бас шал өөр идэм юм.
нууц товчооч ерөөсө тэр чигээр юм амьдралын арга ухаан бас ингэ заагаа явчт юм зэ. Тийм. бас ингэ одоо юм нөгөө саяны энэ тантрын бэлгийн ярилцааны нууц моч ингэж юм гүйж уншигддаг байхгүй ерөөс юм үг хэллэг мэллэг шал өөр байгаа штэ. Энд амар төвлөрж бүх анхаарлаа ингээд хандуулж уншихгүй л ерөөсө болдгоо байхгүй айгүй хэцүү байна. Өмнөд яаж уншснаас харахгүй байх юм би тэгээд талдаач ороогүй байгаа. Тэгэл мартаал эхнээс нь дахиж уншиж уншаал. Тэгээ жоохон хайцсан баг. Би нэрээ Instagram-аа устгах алдснаа ярьд юм лөө. За. Маш гонхтой. Яа. Тэгэл болоо. Тэгээд миний 15 жил анх Instagram дүнгэж үүсч хахад нээсэн Instagram билээ штэ. Тэгээ миний бодлоор 15 жил юм шиг үлээ. 13 оноос хойш маш. Тэгэхэд чи Instagram чи story энтер байхгүй. Тэгээ яг пост нэг юм 6 жилөө нэг хитэн фильтрний сонголттой байсан. Тэгэл тэднээс нь сонгоод хийж мэдээ. Тэг дөрвөлж ордог. Ямар ч юм. Эсвэл нэг юм хар юм нөгөө нэг юм уутай. Фильтр мэлтернүүд нь. Тэгээд юу ч байхгүй өөр. Дуу муу рил мэл байхгүй. Тэгээд тийм гоё quality picture байхгүй. Дандаа нэг юм бүрлдсэн янз бүрийн жоохон story шиг пост нь яг жоохон story шиг байсан байхгүй. Ямар ч хамаагүй нохоо-мохооныхаа зургийг тавьж байвал. Тэгээд нөгөө нэг user name-үүд нь амар олдцтой. Хүссэн ямар ч хэдэж нэг мигийн тоотой эсвэл доогоор зураас цэг мэгтэй тийм нэртэй хүн байхгүй. Бүгдээ ингээл хүссэн user name юм авч байна. Тэгэл устсан чи амар гонхтой заяа. Амар юу хийдэм бэлээ. Миний одоо ингээ Instagram-аар дагсан хүмүүс шүү дээ. Амар тийм сонин ингээ хүмүүс заяа. Ингээ буцаж олъё гэхээр одоо ингээ олдохгүй заяа. Тэр чи ямар user name-ийг цээжилдэг юм ба шүү дээ. Тэг нэг юм амьдралтаа яг ганц 2 удаа уулзаал Instagram-аас солилцоод салж маллааснаа 10 хэдэн жил ингээд насаараа сториг нь үзэлцээд ингээд явж мовцсон нэг тийм хүмүүс заяа. Гэл нэг юм Африк нэг юм swag нэг юм boys ахгүй. Тэр жишээлбэл ингээд Африкта ингээд нэг юм аав мав жоох хөвгт мөхтөвс аав мав болж болол. Өө энэ аавлцсан байна гэл зүгээр харж мардаг ч юм уу те. Тэгснэ ингээд Африкт гэл story мори хийж мэгэл. Эсвэл ингээд нэг юм хизэж би одоо ингээд хятадд эс roommate мөмэттэй ингээд одоо буцаа олох гэхээр ингээд гарч ирэхгүй зөвхөн нэрийг мэдэн тэнгууд нөө user name-ийг мэдэхгүй болохоор тэгээ ингээд амар буцааж дагаад чадахгүй олж чадахгүй тийм эсвэл дагаад за одоо дагаад чи яах юм бэлээ те гэж бодсон нэг тийм хэд дотнч биш нэг тийм маш сонин хүмүүсүүд амар бид юм лээ. Тэгэл бид нар угаасаа олдохгүй мөлий. Тэнгүүтээ яг ингээд нөө нэг дотны найз тэр user name-ийн тэжрээ мэддэг. Тийм хүмүүс болохоор нэг 20 татварлал байд юм лээ. Тэгэл тэр хүмүүс рүүгээ буцаж явуулаад. Тэгээ жоохон гонглж байгаа л байсан. Та амар хурдан recover хийцэн тий. Тэгэл тэр үеэр чин тэл хоёлаа амар их шийдвэрүүд гаргасан үсттэй. Юу шин чаптер эхэлж байгаа юм шиг яг тэр Instagram устаал тэгснэ нөгөө нэг аккаунт центр дээр байсан пэйжүүд нь асуудалтай болж маллаа. Гэтэ тэр пэйжийг үл яг Facebook зүгээр дээрэмтсэн тий. Тийм Facebook зүгээр арай л ямар ч админгүй шууд өөрийнхөө тоглоомны пэйж болгоносон тий. What the fuck? Бүх админийг хасаж хаяснаа. Яг нөгөө нэг яг нээсэн хүнийх нь хаягийг бүр устгаж хаяж ямар ч админгүй болгосноо аваад тэгээ нэг Facebook-ийн тоглоомны пэйж болчихсон. Бүр what the fuck? Амар өрөв. Тэгээд гомдмоор тий. Тэр iCloud-ийн пэйж рүү бүр байнга хүн хакерт гал юм явуулаад идэг тий амар ядаргаатай. Мэйл рүү ч тасралтгүй явуулна, iCloud рүү ч тасралтгүй явуулна. Тэгсэн чинь би бүр яг нэг тэрэнд нь яг ороод тэгээд бүр яг нөгөө хүн нь манай пэйжний эрхийг авахаас өмнө бүр подкаст тэр хүнийг буцаа гаргасан тий. Тэгсэн чинь биш тий. Одоо ингэ пэйж байгаа штэ. Тэнгүүд нэг юм reviews гэдэг юм од өгдөг юм биш тий. Тэрэн дээр нэг хүн ингээд review дарж байгаа юм заяа. Тэнгүүд тэр пэйжнийх нь нэр нь ингээ warning пэйж чи асуудалтай байна гингүүтээ 48 цагийн дотор энэ линкээр орж confirm хийхгүй болвол энэ пэйж чи устна гэж бичсэн заяа.
Тэр нь зүгээр пэйжнийх нь нэр нь тийм байвал яг уу. Тэгээ би шууд тэрийг ингээ харангуудаа яана гингүүтээ орсноо хамаг код энтрэ хийгээд цаа. Тэгээ яг мэйлэр ирсэн код өгсөн чинь яг юу ч болов юм шиг ингээд тэр юм нэгээд ажиллахгүй байгаа юм шиг болоо өнгөрцөн заяа. Тэгэл гинт юу илээ гэл нөгөө нэг орцсон байгаа хүмүүсээс харсан чинь Улаанбаатараас орцсон мэдээ нэг хүн. Тэгээ яг пэйж солих гээд өөртөө нөгөө нэг админы ирэх өгцөн багт нь шууд бицаагаад гаргаад тэгээс пассвордаа солисон шүү дээ. Тэрний дараа дахиад нэг ирсэн. Тэгээ тэрний өмнө мэйлээр бүр байнга Meta Blue нөгөө нэг тик авах эрх чинь нэгдлээ энэ линкээр ороорой гэдэг юм бүр байнга ирдэг. Яагаад манай пэйжийг тэгж авах гээд юм бүү мэднэ авш гэж. Амар сайн нөгөө органик болохоор бот мот байхгүй тэгээ engagement нь амар сайн байсан болохоор л гэсэн. Одоо миний ганц мэдж байгаа юм заяа. Facebook бол хизээч мэйлээр дангаар нь warning явуулахгүй. Facebook-ийн notification дээр заавал ирнэ. Тэгээд мэйлээр юм явуулсан ч гэсэн мэйл дээрх линкээр нь дарахаар шууд Facebook тэр төхөөрөмж дээрээ давхар угаасаа манайх орцсон байгаа шүү дээ. Шууд тэрлэгөө өсрөх хэрэгтэй байхгүй. Дахиж шинээр логин хийзээч хийхгүй. Тэгээд дахиж логин хийж пассворд нэгчил байх юм бол ер нь scam гэсэн үг. Тэг ингээ мета гэд нэртэй. Тэгээ яг мэйлийнх нь мэйл рүү ингээ харангуут чал өөр мэлтэй амар зүүн лого мого тавьсан. Үсгийн зүгээр энэ тэнд нь оруулаад бичиж мэдсэн юм. Нэг хоёр үсгний байр солилцсон байхад бол бид нар анзаардгүй. Үгийг ингээ дандаа энэ бүхлээр нь уншдаг болчт юм байна л та. Үсгэр нь биш. Тэгэл тэгж нэг пэйж алдаад тэнгүүтээ огшоод баахан пэйж устгаад гэж. Би Instagram алдаад, Facebook алдаад 50,000 дагагчтай пэйж зүгээр жинхнээс устгацсан шүү дээ хоёлаа. Тэрийг зүгээр ингээд зарахч бодлоор жиргүү зүгээр л за устгах чигээл устгацсан. Устгах гэдэг. Тэгээд би буцаад юзернейм аваад авах гэсэн чинь угаасаа байхгүй шүү дээ. Тэгээ нэгийн тоо бичсэн за ард нь. Тэгээд тоотой юзернейм байх маш тэнийг санагдсан надад. Нэг тэнийг доогоор зураас цэг мэгтэй тийм байж үзэг болохоор амар тэнэг байна гшөө. Та хэд намайг дэмжиж дагаараа ер нь бит хоёрын инстаграмыг дагаараа те. Бит хоёр одоо подкаста байнга хийх завгүй болох гэж байгаа те. Байнга хийх хэрэг болж байгаа тийм үү? Ер нь бол 100 дугаар хийгээд зогсооё гэсэн яриатай байгаа одоогийн байдлаар. Тийм. Одоо бидэнд 5 дугаар үлдлээ. Тийм ээ. Яагаад тэгэхээр 5 дугаар бол ямар ч үсэн явна. За тэгээд намайг дагаараа Ashley нэг гэс хийчихдээ тэр. яа тоо хийх тэнийг юм аа. Яагаад нэг юм гэхдээ зүгээр л random тоо. Ямар ч тоо олдохгүй тэгээл нэг. Шал тэнийг өчргөө тэ. Одоо тийм ямар төрсөн өдрөө хийлдэж шүү дээ. Араас нь 4 ортой тоо хийж өгнө. Харин тийм. Юу ярих гэж амартчих. Дэгин нэ гэд чи өөрөө хэлээч. Би бас инстаграмаа сольсон шүү дээ. Миний өмнөх инстаграм чи бас яг тэр 13 4 оноос эхэлж ашигласан бүр юм. Миний 10 жилийн тэнэг зурагтай инстаграм байсан байхгүй. Тэг ингээ бүтэн нэр мэрээрээ юзер нэм нь. Тэгээд ингээ 10 хэдэн жил ашигласан инстаграм гэдэг чинь найзуудаа маш олон хүнтэй чатлсан байт юм байна заяа. Блог лист мист амар хүмүүнтэй ёо. Тэгээд би нодлон шинээр хийсэн. Би тэгээ блогноос гарсан чинь бүр ингээд өөр хүмүүс блог хизээж харагддаггүй нөгөө блогноос гарсан хүмүүс гарч ирж мэрэг. Би ч надад харагдаад гэж. Хөвчлөлтэй шүү. Харин тийм ээ. Миний хайлайтсууд л амар хайран байна. Тийм штэ. Амар аяллаа. Баха аяллаа хайлайтсууд байсан. Тэгээд бид нар чи амар их болцсон. Тэгээд би гоё аялах болгондоо тэр хайлайтсуудаа хийгээл. Тэд нар байхгүй болчихор жоохон гонхтой л байна. Зарим тэ аркад дотор ч амар их юмнууд бас байгаа шүү дээ. Жил болгоны. Тэд нар л хайран байна. За одоо тэгээд. Марти да, хагци да. Хуучин инстаграм чинь гэхдээ нэг хоёр өдөр зүгээр ингээ нэрээрээ байжсэн байхгүй юу? Тийм. Ashley Nemco гэсэн байжсэн аа одоо зүгээр инстаграм юусэр болсон мөлий бүр. Тийм бүр юуч байхгүй болт тий.
Тэ Одоо та нэрээ солих гээд үзээч нэгийн тоогоо харилгаад болохгүй юм лээ. Болохгүй л. За өөр чамаар сонирсох. Одоо Instagram алдсан сонирсох. би ч одоо хизээнээс сонир сайхнаа бодох хэрэгтэй үлээ. Надад нэг сони юм болоогүй. Гоёдгартай л байгаа шүү дээ тэгэл. Чи жимд явж байгаа зү? Тийм. Гэтэ би ингээ байнга л нэг юмд явж гин тэгж гин гэж ярьтیں۔ Тэгээ хизээж үргэлжлүүлдэг болохоор чимээгүй л гэж бодож байна энэ удаад. Гоё яана. Одоо ихтэй цагаан сар болох гээд тэгээ дээрэс нь нэг юм засвар масвар хийн гэсэн нэг жоохон засварчлал юм шиг байна. Цагаан сарын дараа нас л тэгээ яг жинхнээсээ жоохон хичээе гэж бодсоо. Арайчтэй. Надад нэр үнэхээр юуж болоогүй байна. Гэрэлтэй л батлаас. Тийш дээ баяр хүргэе. Баяр Амар хөөрхөн юм цагаан батлаажтай мангар гоё шигтгэн мэгтгээтэй мангар хөөрхөө. Гоё зурагч юм байсан гоё юм байгаа зү та зөв юм юм байгаа зү. Тэр зурнуудыг жоохон гоёудын л сонгосон л да бас шал мангар зураг зөндөл амар тийм ингээд яг гарын үсэг зурж исэн чинь миний төсөөллөөр л нөгөө нэг гоё юм хар цагаан яг гарын үсэг зурж яхад нь ингээд дээрээс нь авсан байж тээ. Spontaneous тийм биш. Ингээд зурж яхад нааша нэг хардаа гэсэн хүн болгонд. Тэнгүүд хүн болго ингээд амар тийм харцсан заяо. Ингээд нэг доороос ингээд авцсан. Тэгээд гарын үсэг зурж яхад ингээд нэг тэнэг харангууд ингээд тэрийг л авцсан. Ерөөсөө яг доош хараад яг гоё зурж байгаа. Юу зураг аваагүй лээ амар тийм. Жинхэнэ зураг. Тэг хүн болгоо ингээд зурж яхад ингээд нэг ингээд амар хурдан нэг секунд ингээд дээшээ ингээд харцсан шүү дээ. Бас юм юу өгөх хэвчээс юм шүү. Mood board хийх хэвчээс юм тий наан нь. Тийм яг тийм spontaneous юм биш. Гэтэ яг хуу яг pose гэтэ яг амар тийм одоо үнсэлт одоо ингээд араас нь ингээд зогс гэж мэгээд амар тийм заавар өгч мөгдөг. Тийм мангар хурдан хөдөлгөөнтэй зурагч юм байсан. Таны сонгосон зургнууд ч юм бол бүгдээрээ л амар хөөрхөн гоё л. Бүр нэг амар аз жаргалтай. Нэг гоё. Тэгэл хүмүүс ингээл ямар байна гэж мэгээд тэнгуут яг нэг тийм гэж байгаа юм шиг ерөөсөө биш ингээд зүгээр л яг юм болох хэвээр юм болж байгаа юм шиг майр тайван нэг тийм байсан. Гэтэ тэгсэн мөртлөө амар жаргалтай. Гэтэ их тийм би гэрэлжлээ гэж юу батлуулчлаа гэж юу гэж мэд тийм амар шоконд орж байгаа юм шиг бол биш. Угаасаа л бид юм лээ. бэлтжсэн болохоор тий. Харин Эсвэл ингэ том болох тусам тийм юу байхгүй болчтой юм лөө. Харин тэгдэг баха. Excited болохоо болчтой юм лөө. Та надаа нэг дараа эрэхтэй аяг авч өгөөрэй заяа. За. Ямар Тэгвэл хүнтэй суудаг гэж. тийм. Им гэхдээ гол нь юм аз жаргалтай гэрэлтэнд байх ёстой гэсэн заяа бэлгэлж байгаа хүн. Тэгсэрний юм дотно. Тэгээд аяг надад ганц бие хүн ингээ аяг бэлгэлэх юм бол им гоё хайр дурлал дуудаж өгдөг гинэ. Nice. Гол нь өөрөө гэхдээ юм гэрэлтэн аз жаргалтай байх хэрэгтэй гэхгүй юм амар. Токсик хүнээс аяг авчих юм бол токсик найз. Тийм ээ тий. Одоо жоохон нөгөө юу талаас нь үзнэ гэж. Шашинлаг талаас нь. Шашин талаас нь үзнэ. Манай найз тэгсэн чинь 10 жилийн манай найз заяа. Би өөрөө ерөөсөө санахгүй байгаа байхгүй. Тэгсэн чинь бүр дээр үед оюутан байхад ч юм уу. Би ингээ хүнд үзүүлсэн гэж хэлсэн гэдэг байгаа байхгүй. Үзэж харсан үзүүлсэн чинь намайг 28 таатай хүнтэй суух юм бэ? Насаа хэлсэн. За. 28 таатай хүнтэй суух юм бэ гэж хэлсэн гинэ. Би найздаа тэгж ярьсан заяа. Тэгээд манай найз ингээд 10 жилийн турш ингээ амар тайван намайг хизээч. Чад найз болоод тэг ингээ гэж тэр юм бол мартаагүй. Тэг чи угаасаа тийм. Чи угаасаа тэгээ эцтэй би тэгээ чамайг 28 мөрхийг зүйлээгээд байгаа шүү дээ тэгсэн санаадлаа. Тэгээ сая би энэ жил одоо маш том өөрийг хариуцлагатай. Nice. ертөнцөөс авсан даалгавартай байгаа. Хөвчлөлтэй юм аа. Гэтэ яг тийм дээр үед баасаа сонссон юм жоохон үнэн байж магадгүй тий. Тэгэхээр үнэн байх. Нөгөө ханийн тэнгэр дуудуулъя гэж бодож байна одоо бас. Би нэг Андаа жүжигчин болж юм биш ээ. Юу болж юм бэ эсвэл. Жүжигчин нөгөө царайлаг ах хин блэ? Амраа юу? Тий амраа. Балчны амраа. Тэрүүгээр
Заяны анд дуудчихсан шүү тэр ахыг. Ярьж байгаагүй лөө. Үгүй надад ярьж байгаа юм шүү. 10 жилд заяа манай найзууд заяны анд дуудуулъя гээд. Тэгээ би тэгээд дагаад ханийн тэнгэр. Үгүй яг заяны анд. Ханийн тэнгэр биш. Заяа. За. Тэгээд тэр хоёр тэд нар өөрсдөө нэг дурлцсан хүнтэй заяа. Нэг нь нөгөө нэг химлээ. Зайжаарэ. Дижитал юм мөнгөнөө тийм юм хүмүүс заяа. Нэг нь татарын цагаам гачлаа. Мэдгүй. Ямар ч тэр хоёр ингээд бэлэн хүнтэй заяа. Тэгээд би ингээд явсан чинь надад ямар ч хүн байхгүй. Тэгсэн чинь чи тэгээ ингэсэн заяа. Левч тэр хүнийхэн зургийг левчгийн дотроо хийн заяа. Тэгээд 30 өдөр лөө ямар ч орой болгон сар гарахаар ингээд тэр левчгээ ингээд зургаар нь даллаад тэгээ ингээд заяаны надад ирээччлээ мэдгүй ямар ч юм хэл хүүгэн мөхтэй заяа. Тэгэл тэр чинь хүүхдүүд юм чинь яаж 30 хоног хийж харагдаач. Тэгээд нэг найз маань болохоор цонхоор нь сар энэ төр харагддггүй тэгээд гадаа ингэж шүн болохоор гадаа гарч байрныхаа буланд хийсэн ч илүү. Левчгээ барьсан уу? Тэгээ надад хүн олдохгүй болохоор би яг тэр зүтгэж амраагаар ичсэн шүү дээ. Яа, шил тийм. Тэр тэрний гандангийн нэг эвгүй ихч тэр очсон заяа. Тэгсэн чинь бүр нэг амар тийм гэдэг угаасаа яг хүүхдүүд яас орцсон. Тэгэл манай нэг найзыг чи бол угаасаа бизнес хийх юм байна. Би чамд ингээд яг зөв лангуу зөв юу энэ дуудаж өг юм уу гээ. Чи тэгээ над тэр хүрээд энэ гэж юм гээл за. Манай нэг өөр найз мэзэг нэг тийм амар тийм мөнгө аваа сурцсан нэг ихч байсан. Тэгээд нэг за энэ анаа дуудсан юм байна шүү. Яа. Тэг амьдралын чинь түүхэнд ядаж амраатай адилхан залууч юм уу байсан уу? Хизээж байгаагүй юу? Нэг байсан юм байна бас. За. Монгол уу? Дуудагдсан юм байна. Монголоос байна. Байсан уу? Тэрийг л бодчих гэж. Яа тий ямар нэг юм ярих болгонд танд заавал нэг юм холбоотой хөгжилтэй түүх байж байгаа айгуу гоё. Ямар ч яриа эхлүүлсэн. Чи тэгээд дуудвал нэг тэгж дуудах баха. Үгүй ийм зүгээр лам нарын уншдаг ном байдаг хгүй ханийн тэнгэр дуудана гэдэг нь болохоор шууд хурдан хүнтэй суулгана гэсэн үг биш заяа. Зүгээр ингээ зөв хүнтэй учруулах одоо юм наана юм буруу хүмүүнтэй учруулахгүй одоо юм зам мөрийн тэгшилж өгөх тийм утга учиртай гэсэн. Nice. Тэгээ тэрийг бол бүр ингээ нялх хүүхдэд ч уншуулж болдог гэсэн. Заавал за би одоо хүнтэй сууя гэдээ одоо уншуулах биш бүр жоохон байхдаа ч уншуулж болдог гэсэн. Тэр зөв хүнийхэн замын сайхан ингээд цэвэрлээд өгөх юм шүү дээ. Тэгэхгүй бол ингээ нөгөө зөв хүнтэй уулзахгүйгээр болдог зүйл юм шиг үлээ. Дундаас нь төөрчдөг нэг үний юм шиг үлээ. Би бүр нэг бөөд бүр амар загнуулчихсан шүү. Юу ч хийгээгүй жиж. Чи яахгүй шүү гэж хэлээ амар ууралж умарлал заяа. Одоо энэ заяаны ан чинь тэддэд чи ингээд учирнаа арай болоог байна. Тэр хүртэл чи өөр хүнтэй сууа. Тэгээ бүр ингээ уурлаа заяа. Тэгээ би тэр үед ингээ хин дөнгөж төгсөөд ирсэн. Хинтэй ч чааталч матлаагүй байсаахгүй. Яа юу чаатал бичдэг чарцдаг хүн байхгүй чи юу солиороод хүн загнаад байгаа юм бэ гэж бодож байна. Тэгсэн чинь жигнэсээ л бүр маш их төрөлдүүлэхээр ингээ хүмүүс ингээ амар их гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэг яг тэр юундаа бас үнэнж байх хэрэгтэй юм лээ. Тэгээд тэр хүний өөрийнхөө хүсэж байгаа өсөлж хэлсэн үнэн нь яг одоогийн нөхөр чинь гэсэн тий. Бүр яг хэлсэн гэсэн тий. Гаднах төрөх мөрхийн. Тийм, тэг бүр ингээд чи хариуж бичихгүй штэ гэж мэгэл за. Тэг би заамаа гэсэн чинь. Яа чи найзуудтайгаа инээхээр яаж чанга татхантлаа инээдэг үлээ. Тэр шиг жоохон чанга хариул гэж мэгээ. За. Бүр ёо амар үзүүлнэ гэж байх уу? Тийм. За яах шинэ ажилд ороод ямар ч эрэгтэй хүнтэй яахгүй шүү гэж мэгээ. Эргүүлүүлэхгүй шүү гэж мэгээ. Тэгэхээр угаасаа тэгж амар загч нэхэр угаасаа яг төөрөх бүр майр боломжтой байгаа зү тий.
Тэнгүүд нөгөө нэг ихшин мэгч чинь нэг ингээл зөвлөгөө өгөөд идэв штеп. Өө амьдралд тийм байдгүй чи ингээд нэг яг хүсэж байгаа хүнтэйгээ сууж чадахгүй матахгүй. Тэгэл нэг хүн нэг намхан залуу ингээд ирээл чамаа халамжлаар чи тасаал суун заа юм аа. Чи нэг гоё өндөр гоё царилэг залуу төсөөлөд нөө тийм байдгүй гэл за. Тэгэл тэнгууд нөгөө нэг стандарт нөгөө нэг мөрөөдөл зөрөдөл гинт нэрэж тийм билүү гэл яаж л говьд те юу хинтэйгээж хадаасаа суух гэдэг. Тэгэл ингээд нөгөө нэг хүсэл мөрөөдөл нь жоохон нөгөө нэг өөртөө итгэх нь багасаал тэрийгээ жоохон алдах гэдэг юм шиг л. Би бас тэгэхээр хүчтэй байх хэрэгтэй байна тийм. Манай хамаатны юм хөгшин эгчнэр энэ төр бас яг тэгээд идэх байхгүй юу? Чи баг ингээд юм хөөхөн намхан залуу ингээд хойноос ч гүүгээд тахад чи намхан болохоор л тоохгүй байгаа байх гэж мэгээд идэх байхгүй юу намайг. Тэнгүүт нь л би за одоо тэгвэл намхан байсан чи яхав те гэж боддог болсон байгаа байхгүй юу одоо. Би хизээч тэгж боддог байгаа үү тэгэл хүмүүс тэгж хэлээд ангууд за тэгэл нөхрөөсөө өндөр хүмүүс байж л идэх штэ гэж бодож байна. Тэнгүүт ингээд одоо хашийн бидний нас явах дээшлэх тусам учрууд өөхөх тусам ч юм уу стандарт буурах ёстой юм шиг тий. Одоо стандартаа буулгаач гэд чи одоо тэддээ өстэй гэж байгаа юм шиг. Яг үндэ бол бид нар тэр чигээрээ улам ухаантай хүчтэй үзэсгэлэнтэй ч юм эсвэл улам өөрийгөө олж молцсон байгаа зү. Тэгэхээр чи улам л тэнэг охин байснаас стандарт улам баг нэмэх ёстой зү. Ер нь бол нэмэгдэл зүгээр юм таалагдах хүн улмал ингээ багсаал идэм байл та багын юм таалагдахгүй. Харин ч одоо яг тэр фейс дээр явж байгаа болохоор чи яг ингээд ихтгэл өмшөө халах болохгүй заяа. Чи яг багтаа яв гэж мөрөөдчихсэн яг тэрийгээрээ ингээд ерөөсөө ингээд тэрийг алдахгүй байгаа. Одоо тэгээ энэ хүртэл гүрийснийхтэй нэг юмд бууж өгч байгаа юм шиг. За энэнтэй сууч энэ жоохон араасгүй гэдэг ингээд таалагдахгүй тэгээ сууж муумаргүй штэ. Нэгэнд гүрийснийх сайн л үнтэй суух хэрэгтэй одоо. Тийм би тэгээд тэр өмнө говьт ингээд яг ингээд цүлт ингээд өдөрт хэдэн цаг зүгээр ингээд машинаар яваал ингээд ажиллаал. Тэр үедээ би ингээд цонхоор хараад заа. Бүр ингээд хүүе миний мөрөөдөл тэгээд яаж биелэх юм бэ гэж бодцоо. Хизээтэй адилхан би одоо хударсан байж тээ гэж бодол за. Тэгэл зэрлэг ундас гэдэг залуу гарч ирээл. Одоо тэр ч одоо ямар ч гэд цүл дунд ингээд гарч ирэхгүй нь ойлгомжтой. Тэнгүүт би ингээ аим хоцорсон, оройтсан санагдаж манагдал худлаа мишт гэж бодол нэг амар хүлээжсэн хайр дурлал байх. Яг тэгээд ингээд алдрах гэдэг. Тэнгүүт ингээд нэг сонин хүмүүс юм амар хийлнэ. Эмэгтэй хүн ч угаасаа өөртөө хайртай хүнтэй суудгүй. Араас бишээ өөр хайртай хүнтэй суухгүй. Тэгэл тасгаж байгаа л хүн эргүүлэл тасаал суuna гэж юм гээл. Эсвэл өөртөөхөө амьдралын юмыг яриад. Тэнгүүд одоо энэ 30-аад насн дээр чинь дасгах зай угаасаа өгдөг юм байна. Өмнөх нөгөө нэг дугаар дээрээс ярьж ирсэн шүү дээ. Ингээд ийм амар хурдан тарын таниал хурдан ингээд зайгаа аваад байгаа болохоор тэгэл ингээд хажууд ингээд байлгаал зуралдуулаад байдаг хүмүүс ч гэсэн байдаг л та ихтэй. Хизээч ингээд зөвшөөрөхгүй юм араасаа гүйлгээл байлгаал идэг. Игнорддгүй хизээч. Тэгэх юм бол тэр хүмүүс бол ингээд дасаад суучиж магадгүй те. Яг ингээд үсээр гад. Гэтэ яг тэр анханасаа л яг зөв юм шиг санагтааг болно яг. Надад л анх худлаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тийм бол анханасаа суучих байсан биз дээ. Тийш. Кино дээр ингээд амар Carrie Big Sex and the City 2 мөр ингээд 6 жил байхгүй байсан. Гинт биг нь амар чил байсан юм байна. Гинт ойлгосноо тэр хоёр сууж байгаа. Яг тийм юм бол байхгүй хаа. Байхгүй хөө. Тэгэхээр яг болол яг анханасаа амар хурдан болоод болохгүй бол тэгж on and off байна гэж байхгүй. Гэтэ нөгөө бүр эрт учирсан бол нөгөө хүүхдүүд байсан бол яг хаа дараа нь арай том болчоод буцаж суувал яг болох юм санагдаад байгаа байхгүй. Тийм. Эсвэл ингээм амьдралын явцад шал өөр хүмүүс болцсон байж бас болно. Жохон бахта таардгүй байжгаад төлөвшүүд айлал нь том болоод том болсон өнөд таарж тохирч ирсэн. Хүртэл амар хайртай тий. Тийм.
Надад бол гэтээ ингээ эргээ бодохоор тэрнтэй л суучдаг байжтэй. Тэр л ер нь дажгүй залуу байжтэй энэ гэж бодож харамсах хүн ерөөсөө байдаггүй байхгүй юу? Ямар азар салсан гэж боддог болохоор гэж. Тэгэхээр бас нэг амар ийм ихтгэл найдвар алдаад байхгүй бас угаасаа л зөв үнэн гарч ирээгүй байгаа юм байна гэж бодоод найдаад байгаа байхгүй бас. Амар хөвшөө авгаа шиг юм яриад байгаа юм. Цаг тийм симфон үзсэн чинь яа тий хүн болгол өөрийгөө ийм амар залуухан байгаагаа дахиж яалаа. Ойлголоо. Тэнд ч надад хөвшин ч хүмүүс байна. Надаас дүүч хүмүүс юм янз янзын хүмүүс байна. Ингээ хараад байхад үеийн хүмүүс энэ төр юм амар залуухан байгаа байхгүй. Жоохон байгаа байхгүй. Залуухан буруу үг сонгочлоо. Би тас тэгэж боддгоо ёо. Яаглаараа бид нар ер нь ингээл өөртөө сонгож чадахгүй те. Тэгснээ ингээ хүнд сонгогдсноо. Тэрэндээ ингээд амар найраад хүчээр найруулж ирсэн. За гэд ер нь тасаад суух ёстой юм. Тэ ганц л амьдрах юм чинь яаглаараа өөртөө ч гэсэн хайртай хүнтэйгээ сууж болтгүй. Тэ. Та одоо ингээд тэр чинь ингээд дотроос ингээд гарна штэ. Одоо ингээд өглөөс ирж мэрэл ингээд хараал хайр хурж мөрдөг ч юм уу. Тэр ингээд хайрлах юм чинь ингээд дотроос гарна штэ. Тэнгүүд за угаасаа ингээд за энтэй суусан бол би нэг сайхан жаргалтай, чүү сайхан л амьдрах байсан бах гэж бодож байгаа хүмүүс байгаа штэ өмнөх. Тэгтээ нөгөө нэг өөрөө хайртай биш. Тэнгүүд тэгсэн ч гэсэн тэр мэдрэмжийг хизээч мэдрэхгүй амьдрна гэдэг одоо. Тэр нөгөө нэг хараад хайр хүрж байгаа мэдрэмжийг одоо нэг юм юу ч хийсэн инээдтэй байж мэдэх ч юм уу те. Тэгэхээр бас амар гонигтай байгаад те. Тэгэхээр өөрөө бас амар хайртай байж өөр өдөр болго амар жаргалтай байхаар гад. Тэр хайрлаж байгаа болохоор гэж би бодож байна. Гэрлэх шийдвэрээ гаргахтлаа ерөөсөө яарахгүй одоо юм гоё үерхмээр байгаа байхгүй юу? Удаан хугацаанд ядаж нэг 2 жил мэл ч юм уу тий. Тэгж ингэж хангалттай таньж мэдэж ингэж бат шийдвэр гаргахтлаа үерхэх хэрэгтэй мэл гэж бодсон. Тэгэхгүй бол одоо ингэ ажиглаад хахад нэг бол жоохносоо үерхэд суудсан. Эсвэл жоохон айжуу учрангуудаа мангар хурдан суудсан юм хоёр төрлийн хүмүүс иргэн тойронд ернэ. Тэгтээ бас нэг яг амар аз жаргалтай хүн үнэндээ алга бүгдээрээ л амар асуудалтай байна. Тийм хостой хүүхд чухттай найзуудтайгаа уулзгаар би гоё амьдраад байгаа юм шиг заяа. Оо гоё юм уу чи ингээл дураараа ингээл өөрөө ингээл иймч гоё юм хийгээл иймч гоё юм аваал ингээл цаг завтай таадаг гэл. Тэгэд хүмүүс ингээд бас тэр ингээ хосын амьдралаа амар нуудаг болцсон тий. Яа одоо ингээд яг үлгэр дуурайл аваад энэ үнэхээр гоё гэр бүр шүү гэд ингээд дагдаг ч юм уу яг тийм хүн ингээд амар цөөхөн эсвэл баг байхгүй юм шиг. Нэг тийм ганц би юм шиг харагдвал баг харагдах ёстой юм шиг нэг тийм яг ингээд үнэхээр гоё жаргалтай гэр бүлийн амьдрал байгаа бол тэрийг ингээд харуулах хэрэгтэй юм шиг санагцсан надаа. Тэгэхгүй яг ингээд хүмүүсийг жоохон хайр дурлалд уриалах хэрэгтэй юм шиг тий. Тэнгүүд яг ингээд цаанаа гэр бүлтэй мөртлөө ингээд ерөөсөө ингээд нэг л юм гоё сайхан л ганцаараа юм шиг байдаг. Гэтэ яг ингээд хүүхдүүдийн зургийг заавал 50 гэсэн үг биш л дээ. Тий. Тэрийг ингээд мэдээж нууцлах нь тэр хувь хүний асуудал. Гэхдээ яг нөгөө нэг би амар жаргалтай байдаг гэдгийг харуулдаг хүмүүс амар ховор юм шиг санагдаад байсан. Амар нуугаад идэг. Эсвэл тэгээ жаргалтай биш л байгаа юм л үү. Тийм, эсвэл биш болохоор уусаа харуулдаг. Тэгэхээр яг тийм хүмүүс ерөөсөө байхгүй байгаа юм санагдах юм. Тэ? Ер нь жоохон нийтээрээ л нэг юм амар нэг юм хувийн юутай болчихжээ тий. Тийм, эсвэл ингээд жирэмсэн болж цаараа байх гоё юм шиг. Зарал ингээд гаргадаг нь бас амар ховор юм. Тэг гинт ингээд зүгээр төрж мөрцөн. Тэгээд амар гоё болохоор л гоё турч мураад буцаад гоё бие мэдэнд хэвэндээ орохоор л зураг хийн гэж боддог ч юм уу. Тэгэл тэр үедээ ингээд өөрөнгөтэй сошиал медиагийн хүмүүсийн хил ам насл болж байгаа л та. Тэрнээс л айж байгаа. Тийм баг тий. Хар хил аманд итгэдэг хүн байна, итгэдэггүй хүн байна. Гэхдээ итгэдэггүй байлаа ч гэсэн нэг муухай комент уншихад тэгэл сэтгэл санаанд нь тэр нөлөөлнө шүү дээ.
Тэр мөрөнтэй л холбоотой байгаа. Тэгээ ер нь жоохон хувийн харилцаагаа бас юм хувийн байлга гэдэг юу угаас амар хөгдөг болчих хүмүүс одоо. Гэхдээ нуух ёсгүй шүү дээ уг нь. Нөхөртэй гэдгийг хүн болго мэдэх ёстой. Гэхдээ нөхөр нь заавал байнга ингэж нөхрөө стори хийдэг гэсэн үг биш шүү дээ. Миний тийм таньдаг охтуудаас амар их хүн заяа. Хүүхэдтэй нөхөртэй ирнэ яг ингэ сингл юм шиг. Харин тийм Ажил дээр ингээл олон хүний дунд манд ингээд хизээч ядахгүй заяа. Тэгээ хин нэг нь ингээд санамсргүйгээр мэдчихэд чи ч нэрээ гэр бүлтэй исэн юм билээ штэ тийм ээ чамайг өстэй тэгж бодоогүй нэ тэр гэдэнгүүт тийш тэгээ тэрийг ингээд дургуй хэлж мэлдэг яг яах гэдэг ингээд ганц бие харагдаж яах гэдэг байгаа гэдэг нь амар сонио. Яг хөө гэхдээ бид нар мэдлэлтэй угаасаа ганц бие тэгээд илүү хөөрхөн царайлаг байвал бас тийм охтууд нэг хизээч нэг карьер нь амар унахгүй яваад идэх те яг ингээд нэг юм аргалагдаад яваад идэх. Тэгтээ эрэгтэй хүн дээр ч гэсэн тийм юм лээ. Яг ингээд ананаар ийм их хөгшин өвчнөр ингээд бүр үнэхээр царайлаг тийм залууд бол ингээд шал өөр харьцаж барьцдаг байгаад байгаа байхгүй юу? Ингээд хамаагүй гоё харьцдаг ч юм уу те. Тэгээд нэг эсрэг хүйстний. Тэнгүүд мэдээж нөгөө талдаа ч гэсэн яг адилхан. Тэнгүүд бас мэдээж ингээ хөөрхөн охтуудыг харахаар яг ингээд нэг юм карьер нь ингээд амар аятайхан яваад идэх те. Ямар ч юу байсан. Хүн ингээд нэг юм ажилд ороход ч гэсэн ер нь судалгаагаар бас царайлаг хүмүүсийг нэлээд авч мавдаг те. Тэгэхээр ингээд бас тиймэрхүү юмнуудаас угаасаа амар л нөлөөлөлтэй. Ер нь гэхдээ амар царайц чухал нэг юу харьцаж байгаад амар мэдэгддэг те. Ялгарлан харьцаж байгаа гэх юм уу? Тэрнээс бас болдог баг. Тэгэхээр бас ирээдүйн хүүхдүүд ихээ ирээдүг бодоод царайлаг хүнтэй суух хэрэгтэй байгаа. Би бас тэгж саяхан ингэж бодсон. Одоо ингээ өндөр хүн гэж огтод амар дуртай байдаг штэ. Тэгэл өндөр залуу сагсч магч. Йой. Дараа нь нөгөө жирэмсэн болохоор тийм өндөр хүний хүүхдтэй жирэмсэн том хүүхдтэй амар били. Дараа гаргана гэж бодохоор чи юу гэж бодохоор бас яа энэ тухай бодож байхгүй яа. Бараг тэгж бодохоор аврагал хүүхд гарч таараа гэж боддоо. Тийм шүү. 5 кг хүүхд дотор гаргавал бас л. Жохон хүүхдүүд л ингээ бүгдээр өндөр идэг болсон шүү дээ. Бидний үеэс ингээ дөнгөж монголчууд ногоо идчих эхэлсэн юм заяа. Тэгээд ер нь нэг манай үеэс ингээ дундаж өндөр арай гайгүй дээшилсэн юм. Манай аав ээжийн үе үед бол ямар ч ногоо байхгүй яг ингээл байглаараа генерээ тэгэл тохиолдлоор өндөр үний хүүхэд бол өндөр болно. Бусдаар ингээ ямар ч боломж байхгүй те. Яг юм жигдхэн адилхан өндөртэй байсан. Тэнгүүд одоо болохоор одоо нэг 2000 оноос хойш 10 оноос хойш маш бол бүр ингээд яг витамин нэмэлт юмнууд амар ихсэн яг юм витаминаас өндөр болсон хүүхдүүд мангар их болсон юм л таадаг. Ер нь бүгдээрээ л өндөр болчих. Тэгэхээр нэг юм өндөр нас хамаагүй болчих ах шиг байна одоо. Тэгэд хүүхдүүд чинь төрчөөд баг өөрөөсөө мах идэж мэдэхгүй амар их бас байгаад байгаа юм шиг л цаанаасаа мах цах ингээд үгүй мөгөө гэж мэгээд тэгээд өөрөөсөө амар ногоо идэж мэддэг. Тийм цаанаасаа төрхөөрөө баг юм вежетариан юм шиг хүүхдүүд амар их мэдсэн дахны юу идснээс бас болд юм болоо эсвэл. Зүгээр л төрчөөд анханасаа ингээд мах идэхгүй өнтер гэж мэгээд. Сонирн байгаад ямар сони юм бэ? Би бүр сүүл хөгсөн шүү дээ. Бид нар ямар сонголт байхгүй тий. Махчин байсан шүү дээ анханасаа. Тарга мараг ялж малал нэх амар хэрцгий тий. Өвөл ханаа төрөхгүй гэж юм. Тэр нь ингээд их муухай биед наалтаж малдаа. Эсвэл айраг маяг төрөх юм хэрхэл тий. Йоо. Яг тэгээд юм бор болгоцсон шүү дээ бид энэ ярьсан уу? Жохон байхад ингээд зунжингаа айргаар шавшаал гадаа тоглуулцдаг заяа хөдөө юмээ дээр авчиад. Тэг бор болгоцсон. Тэгэл хүчээр шээс мэс авуулгаал ёо ямар зовцсон юм бэ тий. Ээжийн шээс үлэм гэж. Них бид нар яг гэрцгээ ээж. Гэрцгээ. Зэлээс тэгж өгдөг гэж. Би одоо сармас ингээд зажилж идэж чаддгүй заяа. Им зажлагдахааргүй болоод хоолно гэж үл зүгээр идэгээр ингээд хазаж чаддгүй байхгүй юу. Гэсэн чи жоохон байхад юм сармастай сүү шоколадтай сүүнд сармас хийж өгч мөгөөл ханаа дүрлэнгүү шууд ингээд түүхээ сармас ингээд биднэр зажлуулж идүүлээ заяа. Тэг ингээд хүзүүнээс ингээд улаан утсанд сармас зүүж мөчдөг гэсэн. Тэг би ингээд яг юм сармасны драмат болсон.
Бүр үнрийг авахаар ингээд бодогдоод. Тэгэл үхтэл нь бяцалж байгаа л хоолнд ихээр махан өгнө гоё амттай болтгоо л доо. Махч юм болохоор хаз чаддгүй шүү дээ. Яа, тэгтээ бас шээсээ өгдөг л бас арай л шүү. Хаард тий. Гэж. Арай л муухай юм аа. Яах гэж тэгсэн юм. Тэгтээ жигнэсээ нөлөөлдөг л байсан баг та. Мэдгүй. Бараг бактериологийн Манай имээ бүр заяо. зэвсэг антибиотик юм ааш. Манай имээ бүр үлэн шээсээ өгөх гэж уулгачсан. За тэгээд ой би ээж юм чи ялгаа юу ах уу шат. Яг ч ээж юм ууж болдгоо мó. Бас нэг юуны махаар Муухайнаас. хатгаа авангууд нэг арай нохооны мах биш байгаа да. Нэг амтны махыг ингээд цээжин дээр ингээд боодог гэсэн заяа хард аавгаар хатгаа тусгаа. Мууг юм болов. Зээрийн мах, бууган мах зах ч үү. Тийм хаард амар юмнууд байна. Яаж хүн болсон гэж бодсон чи айчлаа. Харин тийм зүгээр ингээд тэрнээ сайн гэсэн гээл те. Тэгэл шууд хүмүүс тэрийг ингээд хийгээл. Crazy. Юу ярьж чад хоёул ийм гэрцгээ зүйлээ тухай ярьсан. Өстө юу амаагүй ярьж байна тий. Гэтээс тэгж амар яргалуулж арах. Тийм хэрцгий аргаар имжлэгддэг байсныхаа ачаар антибиотик амар бага уусан байхгүй би. Тэгээ одоо ч гэсэн антибиотик уухгүйгээр ер нь ханаад манадаа идэгчдэг ер нь дайжгүй. Тэгэхээр бас нөлөөлсөн ч юм шиг аа. Сарамстай сүүг та нар бүр ямар заваа гэж бодож байна. Сүү уумаар идэг. Ашгүй гой надад сүү буцталж халуун сүү өөхнө гэж бодохоор авчаа сармсыг айчиж байгаа юм чи яах юм. Шууд ингээд яаж юм шиг юм. Баярлуулан гомдож байгаа. Гиндүүлж байгаа юм шиг юм. Тий. За миний хоорондоо ороод хүнжилтээ ороо сууж юм уу жаа. Сайхан сүү халуун сүү өгье юм уу гэдгсэн нөгөөдгөө сармстай. Тэгэхээр оо гэдэг дуустал нь уулдах ингэ боддоо. Яа. Гэтэ өнөөдөр цагаан энэ жил цагаан сараар гоё дээл өмсөх юм уу? Аа, дээл авлаа. Nice. Ямар өнгөтэй? Чернэлийн ягаан өнгөтэй. Вау. Тэг би нэг хайж яваагүй зүгээр таарч харна. За гэд юм эргэлцэхгүй шууд авцсан. Амар гоё урт дээл бахарна. Гоё дээл өмсөхч бас гоё шүү. Гоё санагдаад ах юм. Жоо махад нэг гоё санагддаг. Тоодоггүйсэн ч одоо амар утга учиртай гоё санагдаж манагддаг болчихлоо цаасаа. Гоё санагдаж байна. Тэгэл нэг хэцүү юм жоохон нөхөр асуугаад идэг болсон сүүлийн хэдэн жил тэр нь л жоохон хэцүү. Яа, одоо энэ цагаан сараар яах вэ? Би одоо нэг айлсгүй ер нь жоохон гэртээ байж ээж гэж бодож байгаа. Яг настай хүмүүс дээр очиж цаалгачаал. Тэгээ өгн манай нэг яг нас чацуу нэг үеэл охин байдаг байхгүй юу? Бас хүнтэй суугаагүй. Улгаач чинь гадаад явчихдаг. Хантай байж. Би одоо яг ингээ ганцаараа ингээ хүмүүсийн юунд очих гээд байгаа байхгүй. Хин нэгэн зүгээр асуухгүй байж болдгүй юм бах та. Харин Ядаж нэг жил нодлон бол нилийн шууд ингээл тоглоом шоглоом болгоол. Яасан танай нөхөр хөвгт чи хайцсан мэдсэн гэж нэг юм үеэл ах мах заяа. Тэгэл настай ихнэр үрч хүүшээж иж одоо хэд өрчүү нэ тэрэгэл. Одоо хүнтэй суу оройтлоо хүүхд ч оройтлоо. шал хар хамаагүй хүмүүсээс тэгдэг тий. Тэгснэж болгож болооч. Эсвэл зүгээр нэг ажлын ах махтай. Их ойр дотн байдаг хүмүүс бол юм дотн хамаатнууд энэ төр бол мэдээд байгаа байхгүй. Угаасаа цагаан сараас төрүүлээд аав ээжээ сонсцол байгаа шүү дээ. Ярьж л байгаа шүү дээ байнга ер нь. Тэнгүүд юм яг жинхнээс ингээл цагаан сараар ганцхан удаа уулздаг юм ярьдаг хүмүүс л амар их асууд юм лээ. За энэ жил чи чинь болоогүй л байна уу гэл те. Тийм. Оо болоог байсан. Бараг дахиад зүгээр нэг ажлын ах махнаар хүрдэг. Өө чи чинь тэттэйс юм би чинь чамаг юм жоохон өгөх гэж бодсон шүү дээ. Чи одоо хүнтэй суугаач оройтлоо шүү дээ. Гэл те. Нэглээ те. Алтай юм шиг нас асууж масаагүй. Асууснаа. Тэнгүүд яг өөртөө болохоор яг нэг нь ингээд тасаад яатсан ш. Сууцсан ш. Тэр муухай те тасаж суусан хүмүүсийг муухай гэж хэлж байгаа юм биш үү. Янз янзаар л сууж болно гэж. Ямар ч хэлсэн суух хэрэгтэй гэж бол боддог болсон. Өмнө нь бас нэг хэсэг хүнтэй суухгүй ч гэсэн яадаа ингэж боддог байсан юм би. Одоо л яг
Хөрхөн хүүхдтэй болмоор байна гэж боддог. Тийм шүү дээ. Ер нь хосороо байх ястай хүмүүс шүү дээ бид нар. Ой. Хосороо амьдрах ястай. Байглаасаа тий. Ойр тэгээд яг юм эмэгтэй хүмүүсийн ялгаа малгаа гэд ер нь ингээд томрох тусам амар ингээд илүү амар мэдрэгддэг юм билий. Тэгээд тэрийг ингээд амар хүлээн зөвшөөрөөд ялгаатай тал малуудын тэнгууд нүг бүр өсвөр насны хүүхэд байхдаа ч юм уу эсвэл 20-д мэд байхдаа яг тэгж мэдгүй штэ. Эрэгтэй хүмүүсийг угаасаа ингээд тархин тэгж ажилтдаг ч юм уу те. Эсвэл маш тийм ингээ юмыг ойлгодог ч юм уу. Тэгж нөгөө мэддгүү байхад илүү юмыг амар complicated болгодог байсан байж магадгүй юм шиг лээ. Энэ өөрсдөө бодоод би ингэж бодож байгаа юм чинь энэ хүү яг ингэж бодож байгаа гэж тэгээ нөгөө өмнөг хүлээж мүлээдэг ч юм уу те. Тэгсэн чинь нөгөөх нь яг үнэндээ ингээд юу ч бодоагүй байж идэг ч юм уу те. Тэнгүүд илүү тийм хамт амьдарч үзэхээр угаасаа ингээд амар ялгаатай интернет л байдаг аахгүй. Тэгээ эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэдтэй болох юм бол бүр нөгөө байглаасаа тэр ялгаа амар сайн харагддаг юм шиг лээ. Цаанаасаа л маш өөрөд. Нэг давуу тал нь тэр юм да тэгээ нэг эрт биш хүнтэй суух юм. Ядаж нэг өөртөө нэг асуудалгүй байчмаар нь штэ. Ганцаархтай ямар ч асуудалгүй байж чаддаг болчоод тэгээ дараа нь хүнтэй болохгүй бол бас нэг юм ганцаараа байж чаддгүй болохоор хинтэй ч хамаагүй очиж наалдчихдаг хүмүүс бас амар их байх анзаараад байгаа. Ганцаараа л биш бол хин ч байсан яг уу тэгээ баг. Тэр чинь бас амар юм асуудалтай байхгүй өөрийнхөө толгой доторх их ингээ янз бүр зэгцэлж хэмжээгүй. Харин тийм ээ. Тэр тэгээд нас хамаарахгүй тэгээд яг тийм бас байгаал ах юм тий. Анхнаасаа тгий сурчтай юм шиг байгаа юу? Ер нь л жоохносоо л баг ингээл 10 жил байхасаа эхлээл юм зогсоо зөгөө хүнтэй үргээл идэг хүмүүс энэ төр байдаг шүү дээ. Яг тэр хөрөөл идэм юм гэж анзаараад байгаа шүү дээ яг. Гэтэ өөрийнхөө зөвхөн мэддэг хүмүүс дээр л тий. Тэгээ угаасаа л анхнаасаа л ер нь жоох ингээ сингл байгаа дасцсан хүмүүс бол нэг асуудалгүй байгаа гэвэл байгаа л идэм дээ шүү. Гол нь гэтээ ингээ бас амьдрал ингээ хоёулаа ах юм бол ингээ шаал өөр надад бол ингээ амар байх юм шиг санагдаад байгаа байхгүй бүх юм ингээд хоёр хуваагдах гэдэг штэ ер нь ингээл наад захын ачааллууд амьдралд ирж байгаа стрессүүд ч юм уу те юу ч үгүй мэдгүй ядаж мөнгө санхүү ч юм уу. Тэнгүүд ганцаар ингээд угаасаа болоод ах юм бол бас нэг юм муу үнтэй очиод зуралдахгүй юм байна гэж бас бодлоо. Амьдралд ямар ч нэмэргүй хулгайчтай очиж наалтчихгүй юм шиг байна ямар ч хэлсэн. Тийм штэ. Би тэгтээ Монгол дахтаа ер нь яг ингээд энд анх ингээд ирж исэн үеэ ингээд санаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бүр тэрнээс хойш би бүр амар мачур болсон юм билий. Зөө ингээд бүр амар тайван байваа. Тэгвэл анх яг ингээд ирж байхдаа нэг жил ингээд байхдаа би ингээд нэг юм хүмүүсээс хамааралтай юм шиг заяа. Ингээд ганцаараа байж угаасаа чадахгүй. Тэгээд нэг юм найзуудтай байх хэрэгтэй гэдэг найзууд ч юм уу ингээд тийм хүмүүсээс хамааралтай заяа. Тэгээ ингээд байнга ингээд нэг юм өөрийгөө ингээд нэг зугаал цуулж явах хэрэгтэй юм шиг заяа. Одоо би ингээд мэдгүй одоо гардаг шоуддаг ч юм уу эсвэл байнга ямар нэг юм хийж эсвэл ингээд хүмүүстэй уулзаж ингээд өөрийгөө ямар ч зүйл ингээд зугаа цуулдаг. Ингээд тийм хүн байсан байгаа байхгүй юу. Тэг ингээд хизэж ингээд тайван яг ганцаараа байхгүй. Тэг ингээд найзгүй байх нь ингээд миний хувьд амар асуудал заяа. Тэгэл би ингээд амар уйлж муулаад би амар үүдэж гэж мгил заа нэг юм амар тийм ингээ хамааралтай. Тэнгүүд яг үндэ тэр нэг найз мэддаач биш зүгээр л би амар ганцаараа бийж сураагүй тийм хүн байхгүй юу. Мэдээж нэг хосон байгаад ихтэй тэрнээс гадна тэгээ одоо болохоор би ингээд ямар ч юу байхгүй болсон. Тийм юм ингээ байхгүй болсон. Зүгээр ингээд ганцаараа байхдаа бүр амар гоё. Тэгэл ерөөсөө тийм өөр хүмүүсээс хамааралтай тийм ингэ байха болцсон юм. Тэгээд нүг сая Монголд очиод төрсөдөр өдрөө хийсэн штэ. Тэгсэн чинь ингээд баахан нөгөө нэг
өмнө хийдэг байсан шигээ ингээл хийгээл тэгсэн чинь баахан найзууд ирээл тэгэл ингээл хүмүүс хоорондоо юм яриад bijсэн штэ. Надад тэр болохоор бүр ингээ амар тийм entertaining амар гоё байхгүй юу? Зүгээр л ингээ юм яриад сууж байгаа нь хүмүүс хоорондоо ингээл олоолаа юм ярьж мараал. Тэгэл би ингээл амар юм яриад ингээ бийдсэн чинь манай нэг найз ингээд амар миний өмнөөс амар сандарч мандаадсан штэ. Хөө намаа энэ хүмүүсээ одоо ингээ юу яагач нэг нь танилцуулаач. Одоо хин нэг авч яваач. Эсвэл одоо ингээд бэлгээ яах юм уу? Одоо ингээд дараа нь яахаа ингээ яримэрээ. Одоо хүн болгон босоод үг хэлмэл гэж мэгэлтэй нэг юм тэр хүнд болохоор нөгөө нэг юм байнгын юм entertaining нэг юм хөтөлбөртэй ч юм уу нэг тийм байх гад миний өмнөөс ингээд айгу уйдгартай байна гэж бодлоод сандраад байгаад байсан шүү дээ. Тэгсэн чинь надад болохоор ингээ зүгээр л хүмүүс ирээд ингээ яриа сууж байгаа нь тэр ингээ бүр амар entertaining байсан. Үзээс нүзээ суугаад байсан. Юуны ингээ хамар анхаарал ингээд яатсан саринж мэрэнсэн. Тэнгүүт би яг ингээд бас тийм байсан байгаа даахгүй юу. Дандаа ингээд гой байлах гал отоо яах вэ гэл өөрийгөө ингээд зугаацуулах гал. Яг нэг тийм яг сонирн жишээ авчлаа. Тэгтээ жоо ойлгогдож байна. Нэг тийм 50 бус байсан аахгүй юу. Тийм. Дандаа ингээд сатаарах гэдэг штэ тийм өөр юмнуудад байнга ямар нэг юмд анхаарлаа хандуулах гад. Тийм. Нэг үүдэж болохгүй юм шиг тийм. Ер нь бол хэрэгтэй гэхдээ яг энэ нөгөө тун нь бас тааржлах хэрэгтэй юм шиг л. Одоо ингээд та бол ингээ өөрийнхөө нөгөө нэг яг ингээ жинхэнэ өөрийн гэсэн гэр бүл мүлээ бий болгоод ингээ явж штэ. Тэгмээ танд ингээд өөрт чинь бас ингээд анхаарах ёстой гэр дотроо ингээд яах хүмүүс байгаад штэ. Хэрвээ сингл байсан бол амар эсэргээр юм депрессэнд орж болохоор нөхцөл байдал байхгүй юу ер нь жишээ нь. Одоо би ингээл өглөө босцоод хинтээч юу ч ярихгүй ингээл гэрээсээ ганцаараа гарч явсан ингээл машиндаа ингээл ганцаараа яваал ажил дээр очиод ганцаараа байж байгаа л тэгэл буцаал дахиад машин дотроо ингээл ганцаараа яваал гэртээ ирээл ганцаараа байж байгаа л заяа. Тэнгүүд надад болохоор яг тийм сатаарах юм нь одоо дутагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүд надтай яг адилхан нөгөө нээз маань битээр хүн яг адилхан ситуацтай болохоор хаяа ингэж ямар ч ажилгүй исэн ч гэсэн хоёулаа зүгээр ингээ өдөр уулзаж гадуур тэнж минж нэг хамт хумсаа бодуулсан чинь тэр амар гоё яг ингэж сатаарах юу хэрэгтэй байхгүй. Тэр нэг гол нь ингээ шоодохгүй нэг тийм 6 цэнгэл байхгүй болчоор хийх юм амар ховор юм байна заяа. Шоодох юм бол ингээд өссөн үед өдөр болгон шоодсон ч болно, өдөр болгон зугаацч болно. Тэгээ шоодохгүйгээр яаж цаг өнгөрөх үү гэхээр ер нь жоохон төвхтэй мөлий. Би бол одоо жоохон юм залхалтын байдалтай байгаа яг ингээд. Тэгсээр нэ ууланд гараал нэг юм хийж үзэл музей чадаа хинт орж үзэх юм тэгэл худлаа те өөр уусаа юм хий. Нэг тэр canvas wine энэ үзэл тэгэл нэг дасгалны юмд явж үзэл тэгэл баг дуусаа. Тэгэл нэг comedy үзэл бүгдийн хийцээ одоо ингээд бид тээр тийх юм байхгүй болсон заяа. Sound meditation нэг үзэл. Тэдгээс чинь дандаа явдаг юм биш те. Танаа нэг ганц 2 удаа очиод үзэх л юм надад тий. Гэтэл амар тэнэг байна гэж. Бодсон чи бүр тэнэг санагдчихлаа. Босод хүмүүсийн нүдээр амар гоё харагдаад байгаа байхгүй юу? Чи харин ч амар үр бүтээлтэй байгаад байгаа байхгүй юу? Бас байгаад байгаа байхгүй юу? Би болохоор бүр ингээд яг тэгж ганцаараа байх махта ямар ч ганцаараа биш яг сингл байж махта ямар ч юм зай өгөхгүй байнга сатарах гад байдаг байсан байхгүй юу? Аль алинаа л дасчдээ юм дээ ер нь жоохон байж гал нэг удахгүй. Тэр завгүй юмдаа ч хурдан тасдаг. Ганцаараа байхдаа ч гэсэн амар хурдан тасаад мангарч ожиг болж молчдаг тий. Олон хүний дундаас амар тэнэг болсон гэж би. Ер нь гэхдээ аль нодлонгоос эхлэлтэй заяа. Нодлон өвөл номоо найзынхаа төрсөн өдөр дээр анзаарсан хгүй би. Ингээд амар олон танихгүй хүмүүс байгаа шүү дээ. Бусад найзууд нь. Би ингээд ерөөс ингээ юм ярьж чадахгүй ингээ амар awkward заяа ингээд ганцаараа ингээ гөлийгөө чимээгөө суумаар байгаа. Тэгсээр нэ ингээд бас ингээ хүмүүстэй коммуникац хийгээд тэрүүгээр ч ингээ юм ярих хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ юм ярихаар ингээ тэнэг юм яриад байдаг заяа ингээ амар хичээгээд хитрхи хичээнгүүтээ ингээ тэнэг юм яриад тэнэгтэй байдаг заяа. Эсвэл ингээ ярваагаад чимээгөө суучдаг заяа. Таны төрсөн өдөр дөр бас яг тийм байсан заяа. Нодлон би амар их төрсөн өдөрч явсан юм. Хишээгийн төрсөн өдөр дээр ч гэсэн яг тийм байсан. Тэгингээд хичээхгүй ингээ өөрөөрөө байх юм бол би ингээ хинтээч юу ч ярмааргүй амар тохгүй ямаар санагдал эсвэл ингээл найзтайгаа л хоёулахнаа байж маймаар санагдал заяа.
Тэг ингээ цаа ингэж болохгүй шүү гэд хичээнгүүт би биш байгаа байхгүй. Биш аль тэнэг юм шиг. Амар тэнэг би тийм өхөн өстой дургууд би гэдэг шүү. Харин тийм яг тэр тухгүй байх мэдрэмж амар хэцүү байд юм аа. Тэрийг мэрэгдүүлэхгүй байх бас амар хэцүү. Яг өөрсдийнхөө найзууд дундаа бол шал өөр штэ. Тэнгүүд ингээд танихгүй хүмүүсийн хайжууд бол бас маш санагш. Зөндөө их юм ярьчил. Ойрд юм яриаггүй би бүр амаа хөдөлгөөгүй аммаа нүгдэж байна. Энэ хоёр маань ингээ инээсээр хагаад энэ хоёр ингээ зангираад чангараад идэх гинэ. За ямар ч гэсэн сайхан л хоб бацлаа тий. За дараагийн дугаар хүртэл бай. Гинттэй. Та нэр явчихгүй юм ил.